Сайн мэцхан уу? Доктор подкастын маань өнөөдрийн дугаараар мөнгөн гүр эмнэлгийн сэргийн засаг тасгийн эрхлэгч Наранбаатар эмч минь оролцож байна. Тэгэхээр мөнгөн гүр эмнэлгийг бүгдээрээ гэмтлийн хувийн эмнэлэг гэдгээр мэднэ. За хүн ямар нэгэн гэмтэл осолд орлоо гэхэд мөнгөн гүр эмнэлэг рүү одоо 103 дуудлага өгдөг шиг адилхан дуудлага өгөөд эднийх тусгай машинаар ирж аваад за мэдсэл юм уу ямар нэг эмчилгээг нь хийсний дараа сэргийн засаг тасаг руу шилжүүлж байна. Тэгэхээр танаа тасаг чи яг юу хийдэг вэ? Хүмүүс болохоор одоо сэргийн засаг гэхээр бомб зүү тавиад барай хийдэг ч юм уу те иймэрхүү болоор ойлгодог ч магадгүй. Тэгэхээр яг танаа тасгийн хувьд яг ямар эмчилгээ сувилгаа хийдэг тасаг вэ? За бүгдэнд энэ өдрийн төргий. Тэгээ ямарснаа урьж оролцож байгаа ашиг баярлалаа. Сэргийн засаг эмчилгээ өөрөө багаар үзүүлдэг. Тэгэхээр сэргийн засаг багт бол маш олон мэрэгжлийн одоо нарийнсан юм одоо мэрэгчлэтнүүд байж идэг. Сэргийн засгийн эмч байна, сэргийн засгийн сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, за хил засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэх мэтлэн одоо маш олон юм өргөн хүрээтэй багаараа нийж тухайн хүн дээр одоо гарсан асуудал дээр нь цаашдаа яаж болох вэ гэдэг дээр чиглүүлж өгдөг юм баг байна. Тэгээд манай эмнэлгийн хувьд сэргийн засхийг бол одоо гэмтэл тийм ээ дотор мэдрэл за дээрэс нь одоо харуултын дараа гих мэтчлэн одоо төрөл бүрийн чиглэлээр бол үзүүлж байгаа. Хүмүүс одоо уламжлалт тэ зөв барай тэртээ бол ерөөдөө бол холбож нэлээ ойлгодог. За тэгэхээр уламжлалт хангаах ухаан гэдэг бол өөрөө нүсэр том маш том юм хангаах ухааны одоо доорн дахнаас гаралтай маш том юу шүү дээ. Салбар сэргийн засаг ч гэсэн одоо тусдаа сэргийн засаг хангаах гэсэн тусдаа салбар. Тэр энэ хоёр бол тусдаа одоо ойлголтоо. Бас нэг талаараа хүмүүс нөгөө физик эмчилгээ шаардлага гэж ярьдаг тийм. Мэдээж сэргийн засаг эмчилгээнд бол цахилгаан эмчилгээ одоо сүүлийн тоног төхөөрөмжүүд бол нэлээд ашиглагддаг. Тэгэхээр энэ бол бидний бас ашгүй нэг хэсэг байдаг. За мөн одоо сэргийн засаг эмчилгээнд гол үүрэг гүйцэтгэдэг одоо хүмүүсгүй л одоо бусад мэргэжлийн хүмүүсийн уялдаа холбоо маш сайн байж аж тухайн хүний одоо тэр асуудлыг бол хурдан шийдвэрч болох юм боломжтой болдог гэх юм уу. Тэгэхээр за харуултын дараах сэргийн засгийн одоо жишээлбэл ямар эмчилгээнүүд хийх вэ? За харуултын дараа харуулт бол одоо маш олон янзаар бол үүсэж байгаа. Тэгэхээр одоо тухайн хүнд ямар одоо тий талсаа үүссэн юм уу, дөрөв мөчнөөсөө үүссэн юм уу, одоо өөр ямар хилгүүл үүссэн юм, залих үйл ажиллагаас муудсан юм уу гэдгээс хамаарат ер нь бол харуултын сэргийн засаг эмчилгээ бол эрт үеийн дунд урт хугацааны гэдэг ингээд явагддаг. Одоо зочим үеийн гэх юм уу тий. Тэгэхээр тэрнээсээ хамаарат одоо хамгийн түрүүнд бол тухайн хүний одоо дөнгөж харваад ирлээ, тухайн аймаг үзүүлэх тогтворж яваад одоо биеийн байдал ерөөдөө гайг болоод ингээд ирсний дараа эхний 7 хоногт ч гэдэг юм уу, эхний 14 хоногт ч гэдэг юм уу, ерөөдөө бол нөгөө байрлал зөв байрлал болон одоо үйл ашиглах хам шинж гэж ярьдаг. Бид нар бол тэр нь юу гэхээр хүн хөдөлгөөнгүй гэдэг нэг гараа хөдлөхгүй одоо шин тий. Эрүүл хүн бол нэг 7 хоног хөдөлгөөнгүй хэвтгээд булчингийн массын тодорхой хэмжээний 20% л алддаг гэж үзэж байгаа хгүй. Тэгэхээр чин өвчтөн хүн бол тэрнээс хурдан одоо юу гэдэг биеийн тэр чадвар юм алдна. Тэгэхээр тэрнээс сэргийлэх зорилгоор одоо тэр хөдөлгөөн засал тийм ээ. Дээрээс нь одоо булчингийн одоо сайжрал юм уу, чангарал юм уу, сулрал үүснэнтэй холбоотой булчинг чангалт юм уу, суллт юм уу, тэрүүл цаг ийм ажиллагаа хийдэг шүү гэдэг зориулсан юм цахилгаан аппаратууд бас байдаг. Тэгэхээр тэрийг бас хийдэг. Тэгээд тухайн хүний одоо нөгөө биеийн байдлаас хамаарат ямар одоо хөдөлмөр засал оруулах юм эсвэл залих үйл ажиллагаа алдсан бол хил засалчаар явах юм уу те гэх мэтлэн одоо тухайн хүн өөртөө өсч чадварыг л одоо шууд сайжруулах зорилгоор үнэлгээ хийгээл эхлэе яваад эхэлдэг гэсэн. За одоо өвлийн үйлрэл болоод гадуур маш их халтрахаа гулгаатай байна шүү дээ. За нэг унаад гараа агуулчлаа гэж бодъё тий. Манайхан тэгэхээр гараа авсны дараа за очиод нэг гипс түлээ тэгэл ер нь гипс түлээд өөрөө боруулчихаар нь ерөнхийдөө тэр чигийг орхиж байгаа. Уг нь бол энэ дээр одоо ямар эмчилгээ хийвэл бүр илүү хурдан сэрэх боломжтой байдаг вэ? Тий. Ер нь гимтлийн эмчнэр бол их хвчлэн одоо өмнө үед бол тий нөгөө хугаллаа гипс тавилаа за 45 хоног ч юм уу тэгэл хөлөө байж хадал гайг болдог явчаарай. Тэгэл дүүрийн хэмнэлийн хяналтанд яваарай гэдэг ч юм ингээд орхичдаг. Тэгээд тухайн хүнд ерөөсөө ямар нэгэн одоо сойлохоос биш тэр гарыг хөдлөх юм уу одоо тий эсвэл хөдлөж болох юм уу болохгүй байж чад эсвэл нөгөө хүмүүсийн нөгөө өөрсдийнх нь сэтгэлгээнээс ч юм одоо хамаарат айдастай болцсон байдаг учраас одоо хөдлөж болохгүй л гэсэн гэл ингээд тэр чигээр явцсан. Тэгээд нөгөө гар нь хөдлөнгө болцсон тохиолдол бол маш их байдаг. Тэн дээр бол одоо мэдээж гар хугараад хугарлаасаа бас хамаарат хаглаа хийх юм уу хийхгүй юм уу гэдэг асуудал яриад байна. Үнэхээр одоо зөрүү багтаа ч юм уу засах боломжтой бол тэр нэвлүүлэл гипс тавьчихж байгаа шүү дээ. Тэгээд гипсийг бол тодорхой хэмжээгээр бол 25-аас 21-45 хоног тавина. Тэгэхээр тэр хугацаанд юу хийх вэхээр ерөөсөө тэр сэрэн засаг явж л ах хэрэгтэй гэсэн.
Давхар ерөөсөө гипстүүлэл гипстүүлсэн өдрөөсөө цэргийн засах явах хэрэгтэй юм биш тий. Тэр нь одоо жишээлбэл ямар имчилгээ байх вэ? За би гар гипстүүлчлээ. Тэр нь одоо жишээ нь та хэрвээ хаалганд ороогүй ямар нэг ялцас шуурга тавиулаагүй бол цахилгаан имчилгээ бас байж болно. Одоо ясны бороожилт дэмждэг, өвдөлт намдаад, хаван бууруулдаг тийм цахилгаан имчлийн аппаратууд байгаа. Гипснийхэн гаднаас л хийчин дэрийг бол. За тэгээд дээрэс нь хөдөлгөөн цэцэл гэдэг. Хөдөлгөөн цэцлэр юу гэдэг вэ гэхээр хүмүүс яг угарсан хэмжээд хөдлөж болохгүй угаасаа тийм. Яг угарсан эсрэг хөдлөхгүй. Гэхдээ хугараагүй одоо бусад одоо шинэ бууган угарлаа, шуугаар угарлаа тохой болон мөрөөр хөдлөх ёстой тодорхой хэмжээнд хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгэхгүй хүн ингээд яг таг ингээд 45 хоног ингээд явчихаар мөр асуудалтай болчдөг. Магадгүй унахтаа мөрний шүрмс гэмтсэн байдаг. Тэгээд нөгөө 45 хоног дарахад мөр ингээд нутар шүрмсүүд нь хэрэг гэмтсэн бол үрүсээ бүр хөдөлгөөнг болчихно гэсэн. Тэгээ хүн хоёр дахьчоор ингээд өөрөө өөртөө нэгсэндээ гэмтэл үсгээд яваад байдаг л гэсэн. Тэгээд тэрийг сэргээхэд бол маш их цаг хугацаа мөнгө санхүү мэдээж яригдана. За тэгэхээр хөдөлгөөнс л явж болох нь шүү дээ. Тэгэхдээ энэ дээр бас нөгөө булчинг хөдөлгөж болохгүй учраас хүн одоо өөрөлцөөхөд үеэр хөдлөгдөг ч юм уу те. Одоо тэр булчинг бас хөдлөхгүйгээр үений талаазаар хөдөлгөөн хийхгүйгээр изометрик агшилтаар булчинг ажилуулдаг бас дасгалууд байдаг. Гэх мэтлэн ийм сэргийн цэмжлэг явж болно. За магадгүй хаалганд орчиж болно те хадаас тавиулаад. Тэгэхэд бас цахилгаан имчилгээ бол яг нөгөө металл шургатай хүмүүст бас зарим юм цахилгаан аппаратууд болдгоо. Хориглох заалттай байдаг учраас болох юм аппаратууд бас байгаа, сонголтууд бас байгаа. Хаалганд орсон гэж бас хийж болохгүй юм бол байхгүй. Тэгэхээр ялгаагүй бас цахилгаан имчилгээ хөдөлгөөнс гэх юмудаа барин за та эд оног дэлгмээ бариад ирээрээ тэд оны дараа заавал сэргийн цэцтэй яваараа үзүүлээрээ тэ эсвэл үеийнхээ явахад харуулаараа шалгуулаараа ч гэдэг юм. Иймэрхүү зөвлөмжөөр явуулдаг сэргийн цэц. Гэмтлийн дараа бол. Тийм ээ. Тэгэхээр танаа тасаг дээр яг өдөр тутам хамгийн их одоо хийгддэг сэргийн цэцлэлтийн имчилгээ нь юу вэ? Гэмтэлтэй хүмүүс ээ нүү эсвэл одоо бусад чалхаанаар ирж байгаа хүмүүс байна уу? Дийлэгтээ бол яг нурууны асуудалтай хүмүүс маш их ирдэг. За. Тийм нуруу ер нь бол амьдралынхаа хугацаанд хүн бол 10 тутмын нэг нуруу өвдсөн юм анамнестэй байдаг гэсэн судалгаа хүртэл байгаа тийм. Тэгэхээр нурууны асуудалтай хүмүүс бол маш их ирдэг. За хоёрдугаарт мөрний асуудалтай хүмүүс байна. Мөр өвддөг. Мөрн хөдөлгөөн олцсон өвдөд байна. Тэгээ энэ мөрийг болохоор нөгөө хүмүүс зүрх гэж яриад, цүс гэж яриад тийм. Эсвэл одоо тэр нойруулж одоо энэ дотор эрэхтэнд бас их холбогддог. Эсвэл нөгөө мэдрэлийн хэмжээд үзүүлээд янгууд мөрний сүлжээний гэмтэл байна те бэлгэсэд ингээд өөр асуудал ингээд хайгаад яваад байдаг. Тэгсээр гад нөгөө утх нь хөдөлгөөний хязгаарлагдаад үйл ажиллагаа хэлний алдаад ингээд яваад байдаг. Тэгээ мөрний өвдөлт гол бас онцлог нь болохоор хэсэг хэрвээ үнэхээр одоо шүмжний өдөр үрслэвэл хэсэг өвдөж байгааг болчдөг байхгүй. Тэгээ зүг зүр болчих ямар ч хүчингүй биш. Тэгээ байж байгаа дахиад нэг сэдрэг хүчин зүйл гараад ирлээ. Хаал өвддөг юм давтамжтай явдаг ч хүмүүс нэг тоодгүй. Тэгээд ингээд л энэ өвдөж исэн гэж яваад байдаг. За мөр байна, өвдөг байна. За мэдээж бол одоо манай цаг орон, цаг уур амьсгал те одоо амьдралын нөгөө нөхцөлтэй өдр холбоотой үе одоо тулгуур эрхтний л одоо өвчлөлүүд нэлээх байдаг. За дараагийн дугаарт нь гэмтлийн дараа байна. За мөн одоо нөгөө химэл үеэс болгосон. Дараах сэргийн цогц маш их явагддаг. Химэл өвдөг байна, түнх байна. Бортозын дараах сэргийн цогц явагдаж байгаа. За цөөн тохиолдолд яг нэг нугасны гэмтэл. Тэ янз бүрийн гэмтлээс болоод бүтэн одоо биеийн мэдээг олцсон нугас болон тархи толгойн хүнд авсарсан гэмтэлтэй хүмүүс төр бас сэргийн цогцлог явах юм юутай. Заавал зайлшгүй шаардлагатай байдаг учраас тэн дээр бол явагдаж байгаа. Дийлэгтэй юм тиймэрхүү хүмүүс ирж байгаа да. Хэмжлэл нурууны асуудалтай гэж байна шүү дээ. Тэгэхээр нурууны асуудал дээр та нарын одоо монголчуудын хамгийн их одоо юу гэдэг юм энэ доотлол ууц нуруугаар хатгах ч юм уу тэгэнгүүтээ доошо хөл мөл мэдээг болчдаг тий. Тэгэхээр энэ дээр ер нь гол хийдэг физик эмчилгээ нь юу вэ? Хөдөлгөөн төсөл лөө эсвэл өөр бас нэг аппаратууд бид нэр хийдгүү яг гол эмчилгээ нь юу вэ? Гол эмчилгээ юу? Гол эмчилгээ тухайн нэг л ойлгох та. Тэ яг бол нуруугаа өвдөхгүй байх вэ гэдэг л зөв амьдралын хэв маяг сургана гэсэн үг. Одоо яг бид нар ингээ хүн нуруунд татаад ч юм уу нурууны өвдөд нэлээд завьртай ороод ирэн. Тэгэхээр тухайн үед одоо яг тэр үеийнх нь зэрэг цахилгаан амжилтанд оруулаад булчинсуулаад өвдөл намдаагаад тэг хөдөлгөөнслөө яваад тэгээд бас хэсгийн булчинсуулах бариад ирээд авсраад бас эмийн имчилгээ явна тий. Ингээд тухайн хүн завьр багасчдаг. Ер нь бол 17-аас 14 хоногт ч юм уу ингээд имчилгээ явахд бол асуудалгүй. Ямар нэгэн байдлаар тэр завьр тодорхой хэмжээр буурдаг. Тэгээд тухайн хүний тэр бүтцийн өөрчлөлт гэх юм одоо манайх суулт ихч ярьдаг тий. Тэгээд суулт гэдэг чинь бол ер нь тэр дискийн л асуудал байгаа шүү дээ. Диск зүлхийгээл тэр мэдрэлийг дараал тэгэл хэр одоо хүнд зэрэгээр дарсан авсарсан байгаас хамаарал одоо цаашдаа хангалгаа хийх юм уу тий эсвэл одоо сэргийн цахаа яваадах юм уу эсвэл та тэр дасгал хөдөлгөөний хийгээ явах юм уу гэдэг нь л тодорхой байдаг гэсэн үг.
Тэгээ яг уу ихэвчлэн одоо мэс заслын заалттай гэж хүмүүс их ярьдаг. Тэгэхээр тэр заалттай байсан ч ихлээр заавал сэргийн засаг явах хэрэгтэй. Явж үзэх хэрэгтэй. Тэгээд сэргийн засагт яваад үнэхээр үр дүн гарахгүй бол одоо тэр хагалгаа дараагийн асуудлуудыг ярих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн хүнд одоо нэг 11 имчилгээ хийчихэд зорин багасчаад тэгээ хүмүүс нөгөө эсвэл нөгөө дундаас ингээд имчилгээ явж чад гайг болчих хүмүүс имчилгээг хайждаг байхгүй. Тэгээд буцаад нэг сарын дараа ч юм уу 3 сарын дараа ч юм уу дахиад өвдсөн гэдээ орж ирдэг. Тэгэхээр тэр хүнд юу хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө л тэр өөрөө ойлгох хэрэгтэй. Тэ нуруу миний одоо нуруу ер нь өвдөх юм байна. Энэ өвчин чи одоо ингээд нэгэн дискэн зүлхийгээл тэр суулт гээд байгаа тэ өөрсдөө нэрэд байгаа суулт гээд байгаа үүсчээд байгаа бол энэ зүгээр болох юм байна. Мэдээж одоо ингээд буцаж агшаал яг хөө тодорхой хэмжээгээр одоо тэрийг буцаж агшаад нөгөө хэв хэмжээнд ордог дэргэл тэр бол нөгөө хэр зэрэг зүлхийснээсээ л хамаарч. Тэгэхээр нэгэнд нуруу өвдөөд ингээд асуудал үүсээд ийм болцсон бол тэр нуруу бүтцүү тийм л байна гэсэн үг. Гол нь тэрийг яг тэр төвшөнд нь гэх юм уу одоо тэрээс цааш нь дамжуулахгүй ахыг л ирмэлцэж байгаа л одоо асуудал гэсэн үг. Тэ нуруугаа та хэр өвдөхгүй удаан явах боломжтой вэ? Эсвэл ийм нуруутай та тэр сонирхоод байгаа спорт руу яаж хичээлэх юм бэ? Эсвэл ажиллаа яаж хийх юм бэ? Тэ гэдэг асуудлыг л бид тэр ойлгуулах гэж одоо тэ юу аюух ярьдаг гэх юм нөгөө юмтэйгээ. За та ийм хөдөлгөөн хийж болохгүй, ингэж болохгүй, тэгж болноо. За энийг бол 7 хоногт хэд удаа ийм хөдөлгөөн хийж гараа. За сэргийн зөвмжлэндээ болж үйл жилдээ нэг удаа хамрагдаарай, өвдсөн өвдөө хамаагүй шүү тэ. Дээрээс нь одоо нөгөө ажлын байр болон одоо юу гэдэг нь зөв байрлал, зөв суух одоо тухайн хүний ажил хөдөлмөрлөө эрхэлж байгаа байдал ч гэдэг юм уу. Тэгээд дээрээс нь хооллолт, нойр, амралт гэл за тэгэл дасгал хөдөлгөөн ингээл тухайн хүний яг амьдралд өөртөө тохируулаад тэр орчноо яг тохируулсан байдлаар бүрдүүлэх юм бол нуруугаа өвдөхгүй байх боломжтой ч гэдэг юм уу. Тэр талаас нь нэлээд ойлгуулах гэж байдаг. Тэгэхгүй болохоор хүмүүс ирээл нөгөө монголчуудын нэг сэтгэлгээ нь болохоор маш хурдан үр дүнд агад уртай. Ирээл тэгэл нөгөө бүх юмаа л ингээл эмнэлэгт ирсэн л бол одоо нуруу өвж ирсэн бол баг доктор бүх юмаа ингээл зүгээр болол гарах юм сонирхол айгүй өндөр байдаг. Тэгээд дээрэс нь хурдан одоо газ нэг юм тариа ч юм уу эсвэл нэг юм аппарат ч юм уу газ залгаал одоо ингээл баг зүгээр болол тэгэл гараад өмнөх юм хийгээ явах гэсэн сонирхол их байдаг. Тэгэхээр тийм бишээ эн чинь одоо шал өөр асуудал те яг хав таны одоо асуудлыг таны зорилго тийм бол бид нар тэрийг чинь ингээд тэд хоногт хийж өгч чаднаа. Гол нь та цаашдаа тийм байх үг нь хэрэгтэй шүү гэдэг байдлаар ойлгох гэж байна. Тэгэхээр нуруу бол нэгэнт ингээ гажиг өвссөн бол тэр чинь яг буцаад хэвэндээ ороход нэлийн удаан цаг хугацаас зарцуулагдана. Тэр бол амьдралынхаа хэмнэлээр дасгалаа тогтмол хийгээд тэгээ одоо суудлаа ч юм уу засах ч юм уу тий нэлээ өөрөөс нь хичээл зүтгэл гарч иж өвдөхгүй удаан явах бас боломжтой юм байна гэж ойлголоо. Тэр нь бол сэргийн зөвмжлөгийн тэгээд нэг 70-аас илүү хувь нь бол тухайн хувь хүнээс их хамаарна. Үлдсэн 30% бол бид нар зөвхөн за та зөвлөгөөл өгч байгаа гэсэн үг шүү дээ тий. Та ийм байх хэрэгтэй шүү. Таны энэ чинь ийм асуудалтай, энэ ийм асуудалтай байснараа дараагийн юм үр дүнд хүрэх боломжтой юм байна шүү. Тэгэхээр та энийг засчвал маш олон зүйлээс сэргийлж болох юм байна гэдэг тал руу чиглүүлж өгдөг хүмүүс гэсэн. Тэгэхээр тухайн өөрөө тэрийг ойлгоод хонцорч чадвал маш олон одоо өвчнөөс сэргийлж чадна. Тэгээ сүүлийн үеийн сэргийн засгийн одоо олон улс барьж байгаа ч юм уу те нүүбээс гаргасан тэр конвенцийн хаваарч гэхэд одоо тухайн хүний одоо амьдралын тэр нөгөө эрүүл хэм маягтай амьдралын тал руу одоо чиглэх хэрэгтэй гэдэг юм бол нэлээд орж байгаа. Би яг бас нуруундаа гэмтэл авчихсан нөгөө дэндүү хүнд чингээр дасгал хийгээд нуруугаа гэмтээгээд за тэгээд нөгөө тариа эднэр хийлгсэн. Тэрний дараа хөлгөөний цэцэлчээс зөвлөгөө аваад надад хоёрхан маш амархан дасгал зааж өгсөн л дөө. Тэгээд тэрийг хийнгүүт ямар ч өвчнөг болчихно. Тэгэл өвчнөг болчоор залхуурал зүгээр болцсон юм ингээл орхиол нэг 2-7 хоногт буцаад өвдөд эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө тэр дасгалыг бол ерөөсөө насан туршдаа л ер нь бол хийж явах хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэ яг хоо тэр дасгалуудыг хийж болно. Тэгээд хамгийн чухал зүйл одоо сэргийн засгийн бас нэг үе шаттай гэх юм уу одоо тэ ягаад таны ингээд за ядаж жилдээ нэг яваад байгаа чи ингээд зөвлөө өвдөөгүй байсан ч гэсэн очиж үзүүлэх хэрэгтэй юм шүү дээ. Сэргээ засах хэмжээнд орох хэрэгтэй юм тий. Тэгэхээр одоо ихэнх хүмүүс бол булчингийн нөгөө маш их чангаралтай богиностой байгаа. Тэгэхээр тэрийг нэгдүгээр сулчиж байгаа. Хоёрдугаарт нөгөө булчингууч нөгөө биеийн татгавчны эсрэг юм эсрэг тэсэг чангар суларч идэг. За хамгийн чухал зүйл баган нуруу ягаад өвдөд вэ гэхээр тэр гүнд байгаа одоо гүний кор юм гүний булчингууд гэсэн маш жижигэн жижиг одоо тэр уюудыг яг хооронд нь барьж байгаа ийм булчингууд байна. Тэд нар ерөөсө хүчээ алдсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр та удаан сууж чадахгүй бай. Магадгүй тэр ачаал авчих чинь буу байна. Тэгэхээр тэрийг хамгийн чухал сайжруулах хэрэгтэй гэсэн. Гүний тэр булчинг сайжруулж ээж баган нурууч бат бүх ачаал авч чадаад ингээд тагаа явна л гэсэн. Тэгэхээр та одоо бол тийм нөгөө хүчний дасгал хийх хэрэгтэй байна шүү дээ. Нуруунд дээрээ доктортой сайжруулсан тийм дасгалууд хийх хэрэгтэй гэсэн. Тэгжээж магадгүй тэр хийх дасгалч арай өөр болно. Тэгээд тэрийг хийх
давтамж нь арай хол болох байх. Тэгээд өмнөхөөсөө та ачаалах чадвар чинь өөр ч мэдрэгдэж нэмэгдээд ирнэ гэсэн. Тэгэхээр дахиад дасгалаа өөрчлөж явах юм байна тийм. Тэгэхээр Тэгэхээр ер нь бол хяналтанд яваад байх нь л илүү үр дүнтэй юм байна гэж бодлоо тийм. Ер нь нөгөө хүмүүс чинь жилдээ нэг удаа өрсөн сэргэлт орж игээд байгаа шүү дээ тий. Яг одоо сүүлийн үед бол хүмүүс аягүй их нөгөө эрүүл мэндэд анхаардаг болсон, хувийн даатгалтай болсон. За дээрэс нь нөгөө янз бүрийн шинжилгээнд аягүй хамрагддаг болсон тий. Тэгээд тийм байгаа учраас бас эрүүл мэндийн хувьд нөгөө бие нэр яах вэ гэдэг нь нэлээ гараад иж байгаа ч харьцангуй одоо гайг болж байгаа гэж бодож байгаа. Заавал өрсөн сэргэлт бол орж илах гэсэн. За тэгэхээр танаа дээр бас заавал гэмтээд очиод юм асуудалтай хүмүүс очихгүйгээр зүгээр энгийн байгаа хүмүүс очиод ингээд онцлогоонд ороод би надад юу ямар асуудал байна гэдээ онцлуулж болдгоо. Болно. Яаж онцлдог вэ тийм? Ерөөдөө бол уг нь одоо нурууны асуудал гэж ярьсан дээр тийм өсвөр үед нөгөө нурууны морил гэх юм уу өсвөр хүүхдүүд төр нурууны асуудал маш их байдаг. Тэгээд багасаа тэрийг мэдэхгүй явсаар хагаад том болоод ирэхээр нурууны яс бихчээд ингээд ингэсэн байна. Өмнө нуруу морил исэн байна. Тэгээ одоо нуруу нүвдэг болсон байна гэх тийм асуудал гардаг. Тэгэхээр аав ээжүүд бол хүүхдүүдийг ялангуяа баг дээр нь ялангуяа 11-ээс 12-оос дээш насны дээр нь сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхээр угаасаа нурууны морил ч юм илт харагддаг. Тийм учраас хэрвээ тийм байвал сэрэн цамж заавал хандаад хүүхдийн байрлалыг засах юм уу? Одоо тэр өөрөө та цүнхэн болохгүй юм уу? Суугаадаа санал нь болохгүй юм уу? Тэндэр нь засвал ирээдүйд одоо нурууны асуудалтай бас цөөхөн болно гэсэн нийтээрт. Хоёрдугаарт манай дээр яг хуу сүүл манайх ч нөгөө Солонгосын Хэдонг эмнэлэгтэй хамтарч нэлээд ажилладаг. За тэгээд сүүлийн жилүүд одоо сэргийн зах салбарт нэлээд төлхөө хөрөнгө оруулаад одоо манай 100% одоо нөгөө Солонгосын сүүлийн тоног төхөөрөмж рүү дандаа цахилгаан амжилт аппаратууд тоноглогдсон байдаг. За бид хамгийн сүүлд гет анализ гэдэг юм тухай одоо хүний биеийн байрлал, алхаа, төрөх байдал, булчингийн мас, чангарал, бөмсөл, за мэдээж нөгөө хараг ясны бүтэц. Тэгээд нөгөө хөлийн гიშгэлт гэдэг нөгөө бүгдийг цогцоор нь үздэг юм аппарат оруулж ирсэн байгаа. За давхар бас нэг улаж үйлдвэрлэдэг шууд тухайн хүнийг цогсоож үзээд, байрлалыг үзээд таны хөлийн юм байна. Тэг юм байгаа учраас энэс юм асуудал болж байгаа учраас танд нөгөө шууд газар дээр бид нар шууд улаж үйлдвэрлэж боломжтой. Одоо сүүлийн үед бол нөгөө хүмүүс номтой оловч янз бүрийн юм ингээл маш их одоо орж ирж шүү дээ. Тэгэхээр тэр болгон бас тэр номтой оловч хүмүүсээ хүн зөөртэй ч гэдэг юм шаналгаатай байдаг учраас яг таны одоо хөлд тохирсон тэр улаж үйлдвэрлэж чадна гэсэн. Тэр нь яаж юм вэ гэхээр та тийм одоо уловчтой болчих юм бол магадгүй одоо хянагдаад нэг сар юм 3 сарын дасгал хийгээд ирэхэд таны хэрвээ хөл автгай байсан бол сайжирдаг ч юм уу. Тэгээд тэр уловчаагаас бид нар 3-5 удаа дахин боловсруулад ингээд танд таруулаад явах бас тийм боломжтой. Тийм юм нь бол аппарат оруулчихсан байна. Ном засдаг аппарат гэсэн үг. Эсвэл одоо ном засаас гадна ингээд нурууны далил хэдийг давхар засах юм уу? Аппарат гэдэг нь яг нь уловч үйлдвэрлэдэг аппарат л да. Тухайн хүнд харуулаад. Тэгэхээр яг нь хавтгай ултай хүмүүс их байгаа шүү дээ одоо сүүлийн. Тэгэхээр тэн дээр нөө заавал ном хэрэгтэй байдаг учраас номыг бол яг дасгалаар л бий болгоно. Дээрээс нь номтой уловч заавал өмсөхийг үүсдэг. Тэгэхээр шууд номтой уловч ингээд амар өндөр юм өмсчөөр хүмүүс өвдөөд тэрнээс нь хашаад хүмүүс болчдөг. Энэ аюу хөвдөлтөй зөөртэй. Тэгэхээр яг одоо тухайн үед танд таарсан уловч хийгээд та нэг 3 сар ийм хөдөлгөөн игрээгээ яваад дараа нь ирээд хэмжихэд өөрчлөлт гардаг учраас тэр нь уловчин ингээд тань тохирол явах боломжтой гэсэн. Сая өсвөр насны хүүхдүүдийн нурууны морил нэлээд сонирхолтой сонсогдож байна л да. Одоо бүгдээрээ нэг гар утас үзээд ингээд буруу суулттай болцсон. Тэрнээсээ болоод эсвэл компьютер дээр буруу суугаад бүр багасаа суудаг болсон ш. Ийм нурууны асуудал нэлээд үүсч байгаа юм гэж бодлоо. Тэгэхээр энэ дээр ер нь ийм хүүхдүүд очлоо гэхэд танаа дээр эмнэлэг дээр очиж эмчилгээнд орох юм уу? Эсвэл дасгалуу зааж өгөөд явуулчих юм уу? Ерөнхий эмчилгээ нь ер нь ямар шиг байдаг вэ? Яг манай эмнэлэг болохоор хүүхдийн чиглэлээр ер нь бол ажилтгүй л дээ. Яг бас манай сэргийн зах дээр болохоор яалтчгүй бас нөгөө өсвөр үеийн нөгөө нурууны морилт бас нэлээ ирдэг учраас эмчилэг хүүхдүүдийг бол яг ганц нэг эмчилгээнд бол авдаг. Тэгээд тэн дээр бол ихвчлэн одоо нөгөө хөдөлгөөнсөл эмчилгээ л явдаг. Тэгээд эхний ээлжинд тухайн хүнд бол ар гэрт нь ойлгуулахын тулд 7-10 хоног ямарсан хөдөлгөөнсөл ирж ордог. Манай дээр амлалтаар гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө цаашдаа ийм дасгал хийх юм байна гэх тэрийг системтэйгээр за гэрээр 1 сар юм уу 2 сар юм уу та дасгалаа яжгаад 3 сарын дараа ч юм давтан үзүүлээ үнэлгээ хий. За тэгээд дахиад ингэ явуулаач. Ингээд системтэй та үзээ явдаг гэсэн үг. Одоо яг энгийн хүмүүс очоод одоо үзүүдэд нурууны далилтай нэр гэхээр аппарат нь гаргаж ирээд дасгалуудын шууд
заагаад өгч байгаа гэж яг бодлоо. тэр апрод болохоор одоогор бол яг бид нар одоо нөгөө ашиглалтанд оруулах гад маркетинг дэрмнүүд хийх явж байгаа. Тэр апрод болохоор юм 3D болон 4D камер скайн ашиглаад тухайн хүний ерөөдөө биеийн байрлал тэ төрөх байдал, нурууны морилт тэр бүх төр мөхтөр одоо хот тойлт нь ямар хөө байгаа. Дээрээс нь одоо таны алхуулж үзээ алхааны чинь одоо хэмжээ нь ямар зөв алхаж байгаа мó буруу алхаж байгаа мó. Дээрээс нь зогсоож хөлийн гიშгэлт нь ямар байгаа. Дээрээс нь одоо булчингийн үйл ажиллагаа нь ямар байгаа тий дутагдaltaй байгаа мó эсвэл одоо хэд чанаралтай байгаа мó тэр нь хаана байгаа. Тэгээ аргасны тогтолцооны хувьд таны ясны бүтэц юу нь ямар байгаа гэдэг. Ерөнхийдөө хүнийг ингээ бүтэн биеийн тэн дээр ингээд нэг мэрэгчлэлтэй ажиллаулаад та хамтарч ажиллаад тэн дээр бол тодорхойлох боломжтой юм аппарат байгаа. Тэгэхээр энэ бол бас нэлээд сонирхолтой. Бас хүмүүст одоо нөгөө үр дүнтэй гэх юм уу тийм бас шинжлэх технологи гэж бол харагдаж байгаа. Яг одоо бол Монголд яг ийм аппарат оруулж ирсэн газар байхгүй байгаа учраас бид нар бас энэ дээр нэлээд онцлогч хүлээж авч байгаа. Тэгэхээр ер нь бол заавал нуруугаа өвчсөний дараа шүү. Өмнө очны онцлогонд оруулаад ер нь далилт эхлэх чинь нөө морих чинь нөө гэдгийг онцлогч юм бол амархан одоо дасгал хөдөлгөөнөөр ч юм уу амархан засах боломжтой. Ирээдүйд өчөж болох асуудлуудаас одоо урьдчилан сэргийлэх боломжтой юм байна гэж ойлгоод. Ер нь маш олон зүйлээс урьдчилан сэргийлж болно гэсэн. Алдагдaltaа булчингаа хайск дээр булчингаа сайжруулах дасгал хийдэг ч юм уу тий. Одоо нөгөө хүмүүс зарим чинь одоо яг турхаа хүмүүс бол нөгөө би турхаа юм чинь нөгөө тий би таргалаагүй бол одоо нуруу муруу ч юм уу өвдөхгүй тэргэж боддог. Тэгэхээр турхаа хүмүүс ч гэсэн одоо нөгөө булчингийн маас болон холбоос тэнд булчингийн сулрал эдэр нь байгаа учраас бас үед өвдөх, нуруу өвдөх эрсдэл бас их өндөр байдаг. Тэгэхээр одоо биеийн жингээс үл хамааран нуруугаа зөв одоо хамгаалахын тулд та заавал үзүүлээд ерөөдөө иймэрхүү хөдөлгөөн ч гэдэг юм ийм дэглэм байх хэрэгтэй байна гэдэг үзүүлэх хэрэгтэй. Ойлгож одоо мэд сонсох хэрэгтэй л гэсэн. Тийм ээ. За манай өнөөдрийн дугаарт орж маш сонирхолтой мэдээлэл өгсөн Нарматар эмчтэй маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа.